Гайлын ажилланд оролцож байгаа иргэд аж ахуйн байгууллагууд өөрсдөө За сайн байцгаана уу. Өчигдөр замын үдийн гайл дээр гайлын байцаагч нартай холбоотой гарсан байна. Тэр талаар та хэд мэдж байгаа тий? за манай энэ байгууллага дээр иргэн цогцог алмаас хүмүүс ирж манай 3 байцаагчийн энэ одоо энэ процессор компьютерт нь үзлэг хийнэ гэж авч явсан гэсэн. Ийм сүлжээ маягтай бүр зохион байгуулалтаагаар гайлын татвараас зайлсхийдэг юм бүлэг хэрэг илэрсэн байна. Өчигдөр татвараас зайлсхийдэг шимжээгээр зайлсхийжсэн юм удаа дараагийн хөдөлтөй. Тэгээ маш их хэмжээний авилгалын хэрэг одоо илэрч шалгагдаж байна. Одоо энэ дээр одоо эрс шинжилт өөрчлөлт хэрэгтэй. Эрс өөрчлөлт хэрэгтэй. Ийм учраас танаад дээр ирж ажиллаж байна. Өчигдөр мэдээлэл аваад байна. Цагдаа тагнуулын байгууллагын мөрдийн шалгалтын ажлын үр дүнд гайлын байгууллагын албан тушаалтнууд зохион байгуулалтаар өсөө хувилдаж их хэмжээний татварын орлогыг ноон дарагдуулж авилгын сүлжээнд оролцож хуурамч үрдүүлэлт хийж байсан юм болцшгүй нөхцөл байдал өөрчлөлт тогтоогдоод байна. Тэр тэгэл гайлын байцаагчид өгч ирсэн онгодон жилийн тэмдэглэл хүртэл одоо гарсан байна. Улаанбаатар болон замын үдийн гайлын байцаагчтай холбоотой 20 гаруй этгээд 100 гаруй аж ахуй нэгжийн гайлын татварыг хуурамч үрдүүлэлт хийж бууруулж исэн асуудал шалгагдаж байна. Энэ бол олон жил үргэлжилж байсан авилгалын сүлжээ байсан байж болзошгүй байна. Гэхдээ сүүлийн үед эрчимцсэн гэж үзэж байна. Ийм учраас дараах арга хэмжээг нэн дээр авчир гэж явж төсвийн орлогыг бүрэн бүрдүүлэх арга хэмжээ авахыг гүр болгож байна. Ер шинжилгээх гайлын байгууллага дээр. Энэ авилга хүн сурталтай эрс хатууд тэмцэх. Олон жил яригадаад байдаг ингээл гайлын авилга гэдэг асуудал ч юм уу. Илүү нарийн зохион байгуулалтын түвшинд орсон байж болзошгүй. Албаагч бүр авилгалаас амжид байх тамгах өргөдөл төр хариуцлагын мэдээлэл гаргаж төрийн албаагчийн 12 дугаар сард авахта мэдүүлгийг шинжилэх. Хүн суртал чиглэл учруулдаг, үүсгдэг иргэн аж ахуйн нэгжтэй нүүр тусаа харилцааг аль болох 100% захин болгох. Хоёрдугаар хариуцлагын тогтолцоог чангадах. Албан тушаалын эрсдлийн өндөртөө 50-70 байцаагчийг яралт ардтаацад оруулах. Хууль зөрчсөн болон ёс зүйг үйл гаргасан албаагчдад шуурхай авилга тооцож 48 цагийн дүгнэлт гаргах, дотоод журам нэвтрүүлэх. 3 дугаар дил тод байдлыг нэмэгдүүлэх. Үнэлгээ шалгалт хийх, татвар тооцох үйл ажиллагааг бүрэн захимжуулах. Системээс гарсан шийдвэрийг ажилтны өөрөө дур мэдээ өөрчлөх боломжгүй болгох. Хяналттай болгох. Эл тод гайл онлайн самбар дашборд ажиллуулах. Хиймэл оюухан ашиглаж хүний оролцоо багтаагаар гайлын бүрдүүлэлтийг хяндаг болгох. Бүрдүүлэлтийн дундаж хугацааг багасгах. Шалгасан контейнерын тоо, илрүүлсэн зөрчил, торгуулийн дүн, ажилтны нэр бүхий одоо шийтгэлүүдийг мэдээж авах. 4-р одоо хууль дэвшүүлчих зарчмыг ботоор хэрэгжүүлэх. Том жижиг аж ахуйн нэгжүүд ялгалгүй нэг шалгуур, нэг стандарт мөрдөх. Онцгой шугам, танилын бараа, гайлтай машин гэдэг яриг бүрэн алга болох. Энэ бүхнээс болоод төсвийн орлогын төлөвлөгөө тасарч байгааг одоо ондоогтой 100% бүрдүүлэх хэрэгтэй. 1.6 их найдаар тасарч байгаа орлогын төлөвлөгөө бүрдүүлэх хэрэгтэй. За энэ сая гарсан энэ авилгалын хэрэгүүд болон орлого бүрдүүлэлтийн байдал нь гайлын байгууллагын цаашдын үйл ажиллагаанд ностой хүндрэл учруулж болзошгүй. Бас төсвийн орлогын бүрдүүлэлтэд ностой хүндрэл учруулж байгаа учраас энэ нөхцөл үүрэг даалгавруудыг яалтаар хэрэгжүүлж сангийн сайдад 7 хоног тутам тайлгнаж явах, сангийн сайд засгийн газарт сар тутам мэдээлж явах гайлын байгууллага дээр хийж байгаа шинжилгээ өөрчлөлтийг хариуцлага тооцож ажиллахыг үргэлжлүүлж байна. Бас байгаа хэрэг явдлын талаар тодорхой мэдээллийг бас холбогдох хуулийн байгууллагатай холбогдож эрсдлийн үнэлгээ хаана юу болсон, яаж энэ татвар төлөх явдлаас зайлсхийж ийсэн арга анхны судлаад цааш гарахгүй хэмжээ авч ирлээ. За өөрөлдөө туслаа.